17 дугаар анги Лань Юньвэ бүтэн өдрийн турш Лимийн 2 дуудлага худалдааны ордон, 1 үзэсгэлэн худалдаа, мөн нэр хүндтэй гэр бүлүүдийн байгуулсан 5 эрдэнэсийн худалдааны асраар оржээ. Гэвч худалдаа авахч олдсонгүй. Их тунгалаг асарт буцаж ирээд Лимийн аяархан санаа алдлаа. Хитгэн бичээс зарах гэж ийм хэцүү байна гэж тэр огт бодоогүй. Гэхдээ энэ бол ердөө жижиг сад. Түүнийг дорд үтсэн үг доогдох Лимийн сэтгэлд огт нөлөөлсөнгүй. Тулааны урлагт бясалгаж байхдаа туулсан зовлон шагналал энэ мэтийн сэтгэлийн дарамтаас хэд дахин хүнд байсан. Жуян Лань Юньвэгээр түүнийг хатгуулж ядуу гэр бүлтэй бясалгалын түвшин доогуур гэж доромжлоход хүртэл Лимийн тулааны зүрх ганхаагүй. Тэр тэмдгийн цааснуудаа хурааж тавиад жинхэнэ их хаосын аргаа бясалгаж эхлэв. Энэ сар тэр өдөр бүр бичээсийн техник дээр дадлага хийсэн ч жинхэнэ их хаосын аргаа бясалгах цагийг заавал гаргаж байлаа. Одоо түүний уйггүй хөдөлмөрийн үр дүнд жинхэнэ их хаосын аргын эхний түвшин бүрэн дуусжээ. Түүний тулааны бясалгалч бие бэхжүүлэх түвшний 1-р шатны оргил төрсөн байв. 9 чулууны хүч, төмөр модыг бут зохих нудраг. Энэ бол бие бэхжүүлэх түвшний 1-р шат, хүч бэлтгэх шатны оргил төрснийг илтгэнэ. 9 чулуу гэдэг 900 жинтэй тэнцэнэ. Энэ нь бие бэхжүүлэх түвшний 1-р шатны дээд хязгаар. Гэвч үнэндээ Лимийн одоогийн хүч 1000 жингээс огт утгагүй байлаа. Энэ бол хаосын дээд Мирданы аргын нөлөө. Түүгээр зогсохгүй түүний хүч өдөр бүр нэмэгцээр байв. Гэвч Лимийн одоо хүртэл бие бэхжүүлэх түвшний 1-р шатанд гатсан хэвээр байлаа. Жинхэнэ их хаосын аргаар сүнсний хүчээ эргэлдүүлсний дараа Лимийн ясны бүтцийг ойлгох бэлтгэлдээ төвлөрөв. Түүний яс салгах ур чадвар аль хэдийн өндөр түвшинд хүрсэн байлаа. 2-р түвшний хэрцгий аратан ч түүний бэлтгэлийн шаардлагыг хангахаа болжээ. Харамсалтай нь их тунгалаг асарт хүртэл 3-р түвшний хэрцгий аратан маш ховор. Лимийн тийм ховор аратнуудаар бэлтгэл хийхийг хүссэн ч боломжгүй байлаа. Тиймээс тэр өөр нэг арга бодож оллоо. Хутганы ирээр биш, харин хутганы хавтгай нуруугаар яс салгах. Ердийн үед яс салгадаг хүн хамгийн хурц утга эсвэл бүр сүх зэргээр хурц багаж ашигладаг. 2-р түвшний хэрцгий аратныг бүрэн хэсгэлэхэд заримдаа бүтэр өдөрт шаардлагатай. Гэтэл Лимийн зузаан хутганы нуруугаар яс салгаж эхлэв. Энэ бол утгагүй хэцүү, бараг боломжгүй зүйл. Хутга нь яг л хатуу чулуу шүү, шигдэж буймт мэдрэгдэнэ. Иймч бүрийг салгахын тулд асар их хүч, тэсвэр шаардагдана. Ингэслээр Лимийн өөрийн биеийн хүчийг байнга туйлын хязгаарт нь хүргэж ур чадвараач зэрэг сайжруулж байв. Өмнө 2-р түвшний хэрцгий аратныг бүрэн яслахад 1 аяга будаа идэхээс ч бага хугацаа ордог байсан. Харин одоо 2 цагт хангалтгүй болов. Дуусах үед тэр бүх биеэрээ хөлсөнд орсон байдаг. Аз болоход үр дүн нь сайн байлаа. Тэр өмнөх шигээ махыг цэвэрхэн жигд хэрчиж чадсан хэвээр. Хэрв их тунгалаг асрын хүмүүс Лимийн 2-р түвшний хэрцгий аратныг хутганы нуруугаар ясалж байгааг мэдвэл ганц Лимийн имлэгт үзүүлэх биш, өөрсдөө ч имлэгт хэвтэх байх. Бүтэн шөнө бэлтгэл хийсний дараа Лимийн ясандаа тултал ядарчээ. Тэр бичээсийн асуудлыг бүрэн мартаж шууд унтаад өгөв. Гүн нойрсон 1 шөнийн дараа Лимийн үүр цайхаас өмнө сэрэв. Тэр их жөө уулсын нууц газартаа очиж тулааны урлагаа бэлтгэхээр явлаа. Зохилт дараалан буух тусам нар айжмаар тэнгэрт мандаж эхлэв. Яг тэр үед нэгэн залуу ой дундаас гарч ирлээ. Тэр өндөр эрүүл чирэг биетэй цагаан хувцас өмссөн байв. Ах Лин, чи өчигдөр яагаад надаас бичээсийн тэмдэг хаан зардаг гэж асуусан юм бэ? Чи үнэхээр хэдий хийж гисэн юм уу? Энэ залуу бол мэдээж Лин Шяодна. Өчигдөр энэ үеэр Лимийн түүнээс асуухад тэрнийг их бодлого хариулсан. Гэвч дараа нь сайн бодох тусам Лимийн бичээс бүтээсэн байх ямар ч боломжгүй гэдгийг ойлгожээ. Лин Шяодна бичээсийн талаар гүн мэдлэггүй ч Лимийн бүрэн бичээсийн тэмдэг бүтээх боломжгүй гэдгийг мэдэж байв. Магадгүй эсвэл дутууд өлмөг бүтээгдэхүүн байх. Хэрв тийм зүйл аваад үзэсгэлэн худалдаанд зарах гэж очисон бол худалдаач түүнийг лөөвчин гэж бодоод зодож ч мэднэ. Лимийн үл айлыг нэмсгэлээ толгойд өгөв. Хэдий хийсэн Лин Шяодны зүрх чангарлаа. Тэгээ зарах гэж аваачсан уу? Гэхдээ нэгийг ч зарж чадаагүй. Зарагдаагүй гэдг нь мэдээж гэж Лин Шяодна бодов. Тэр худалдаач тэнэг хүмүүс биш шүү дээ. Лин Шяодна найзыгаа санаа зовсон харцаар шинжив. Түүний жижигхэн нүд төгшүүрээр дүүрч асуув. Ах Лин, чи зодуулаагүй биз дээ? Лимийн хэсэг хэлэх үггүй болов.
Энэ дүүгийнхэн төсөөлөл үнэхээр хэтэрхий баялаг юм. Тэр тэслэхүй инээгээд Лин Шаодны мөрөн дээр алгадав. Би үнэхээр бичээсийн тэмдгүүд хийсэ. Би ямар лөөрчмш яагаад зодуулах ёстой гэж. Ингэж хэлээд тэр сүүлийн 1 сарын турш зовж байж хийсэн 4 тэмдгийн цаасаа гаргаж Лин Шаоданд үзүүлв. Тэр найзаагаа өөрт нь санаа зовхыг хүссэнгүй. Гэвч Лин Шаод нь тэдгээр 4 тэмдгийн цаасыг харамгацаа нүгэр найсан дохишв. Эдгээр тэмдгийн цаасны гаднах байдал үнэхээр харахад хэцүү байлаа. Тэр Лин миний бичээсийг 2 дугаар зэрэглээ эсвэл бүр гологдол байж магадгүй гэж бодсон. Гэвч ийм байна гэж санаагүй. Цаас нь өтгөн шаргал өнгөтэй, харахад олон удаа хэрэгэлсэн муу цаас шиг. Ийм юм хөдлөж авах хүн бол тэнгэл байх. Лин Шаодон өмнө бичээсийн маструудын тэмдгийн цаасыг хид харж байсан. Тэдгээр нь үргэлж цэвэрхэн, гэрэл цацарсан, өнгө нь гялалтсан байдаг. Лин Шаодны царай яг л муутсан цутган эцчихсэн мэт болов. Тэр эвгүйхэн хуурай нэмсгэлэл гаргав. Ах минь, хайрт ах минь. Тэр Лин миний хичээх зориг хүрсэнгүй. Магадгүй Лин минь өөрөө ч шаналж байгаах. Тэр зөвхөн хэдэн зуун алтан лингийн материал ийм олон удаа ашигласан муу цас болж хөрсөн гэж бодоод зүрхэн өвдөв. Энэ үнэхээр мөнгөний гарц байлаа. Лин минь Лин Шаодны царай өөрчлөгдөхийг анзаарч түүний юу бодож байгааг таамаглав. Тэр зүгээр л тэмдгийн цааснуудаа хураалаа. Үүнийг Лин Шаоданд ойлгохоор тайлбарлах арга үнэхээр байсангүй. Ах Лин, би нэг юм хэлэхэд чиний авьяас хичээл зүтгэлээр чирт дээрээ хизээ нэгэн цагт судас нэгтруулах шатанд хүрнэ. Яагаад заавал ийм зүйлээр оролдоод байгаа юм бэ? Лин Шаод нь энэ удаа зөөлөн аргаар ятгахаар шийдэв. Шууд хориглох арга нэмэр болоогүй шүү дээ. Лимийн инээмсэглээ чимээгүй болов. Лин Шаодны хийсэн буруу бишээ. Хэрв бичээсийн техник оролдохгүй байсан ч Лимийн нэг өдөр л судас нэгтруулах шатанд хүрэхэн цаг хугацааны асуудал. Хоутян төвшин бүр домог мэт яригддаг Шянтян төвшөнд ч түүнд тийм хэцүү биш байж мэднэ. Гэвч тулааны зам бол өдөр бүрийн тэмцэл. Цаг хугацаа хэнийг ч хүлээдгүй. Хэрв залуудаа бясалгалаа айл болох хурдан хөвлөхгүй бол нас нэмэгдэх тусам зам улам хэцүү болно. Хэрв онцгой юм шидэт эд зүйл ашиглахгүй зөвхөн өөрийн уйггүй хөдөлмөрт найдвал суур бат байж болох ч асар их цаг зарцуулна. Харин Лиминд тийм их цаг байхгүй. Тиймээс тэр бичээсийн техникээр мөнгө олж авч болох бүх товчилсан замыг ашиглах хэрэгтэй байв. Тэр хэлв. Шаод нь чи эхлээд буц. Надад бас хийх зүйл байна. Хийх зүйлээ? Ах Лин, чи эдгээр тэмдгийн цаасаа зарах гэж байгаа юм биш үү? Лими нэгэд хэлв. Хит санаа зовох хэрэггүй. Би зөхцөл байдлаа мэдэж байгаа. Ингэж хэлэх зураа Лимийн аль хэдийн 10 метр холтсон байлаа. Хараалид гэж Лин Шаод нь Лиминийг алга болохыг араас нь хараад хараан зогсов. Тэр Лимийн нэгэн шийдсэн бол өөрчилж чадахгүйг мэдэж байлаа. Ах минь, хайрт ах минь, болгоомжтой байгаарай. Лими үнэхээр хатуу хүсэл зэрэг өндөр тэмүүлэлтэй хүн. Гэвч зарим зүйл Тэнгэрийн эрхэнд ч багтдаггүй. Тэнгэрийн аз хотод олон дэлгүүр байдаг ч бичээсийн тэмдэг зарах эрхтэй газар тийм ч олон биш. Дуудлага худлааны ордон үзэсгэлэн худалдаануудыг нийлүүлээд нийтдээ 30 хүрэхгүй. Тэдгээрийн хийхээр Лимийн аль хэдийн орсон. Гэвч бүгдээрээ түүнд ямар ч нүүр өгөлгүй татгалцсан. Ганц шалтгаан нь тэр ердөө шав түвшний хүн. Шав хүн хаяа азар бүрэн бүтэн бүтээгдэхүүн бүтээж болох ч ийм эргэлзээтэй зүйл дээр хинч үнэт зэвсгээ туршиж үрхийг хүсэхгүй. Энэ саад Лиминийг урмыг баг зэрэг хугалсан ч түүнийг ганхуулсангүй. Тэр зүрхэндээ нэг зүйлийг мэдэж байлаа. Өөрт нь зөвхөн жаахан цаг хэрэгтэй. Цаг нь ирэхэд хөдөлмөрийнхөө үр дүнг заавал харна. Чи энэ бичээсээ манад даатхан заруулах гэж байгаа юм уу? Тоглоод байна уу жаалаа? Ийм баг залуугаас ийм шудраг бус юм хийх гээд байдаг. Үүнийг чи ерөөсөө зарж болохгүй. Яв. Миний ажил битгий саад бол зам таглаад байна. 100 эрдний танхимын дэлгүүрийн эзэн төвчээргүйхэн гараа савлав. Ховийн дэлгүүрийн эзэд ер нь мэргэжлийн дуудлага худалдааны ордныхоос илүү муухай аштай байдаг. Лимийн үүнийг зүрхэндээ хүлээж авсангүй. Гэвч эргэх мөчөд танил царай олж харав. Тэр бол туйлын үзэсгэлэнтэй царай. Гэхдээ Лиминий харахыг хүсдэггүй царай байлаа. Түүнээс холгүй цайвар шаргал дайшин жөмссөн 2 охин зогсож байв. Тэдний нэг нь хэдэн сарын өмнө амлсан уулзалтаа тасалж Жуу янтай хамт долоонгүй ухааны тулааны ордон руу явсан Лан Юньё байлаа. Лан Юньёч дөнгөж ирсэн байв. Тэр Лиминий гардах болох харагдах 4 тэмдгийн цаас руу харж дэлгүүрийн эзний сая хэлсэн үгийг бодоод царай нь өөрчлөгдөв.
Лан Юньё бичээсийн тэмдгийн цаас урд нь харж байгаагүй. Гэхдээ харж байсан ч Лиминий гарт буй энэ бүдүүлэг цааснуудыг номогт бичээсийн тэмдэгтэй холбож бодохгүй байсан биз. Тэр Лиминийг жижиг бараа дамлаж зарж байгаа юм байна гэж таамаглав. Зарим барааны үн өндөр биш. Хүмүүс ийм зүйлийг хямдаар аваад энгийн доод зах дээр зарж өндөр үнээр зөрүү авч ашиг олдог. Ийм ажил ашиг багтай. Үүнээс гадна нэр төртэй ажил гэж хэлэхэд хэцүү. Дээрээс нь Лиминий гэр бүл баян биш. Тэр тулааны бясалгалын зардал өдөр тутмын амжиргаагаа давхар даах ёстой. Сүүлийн үед мөнгөөр дутагдж арга буюу юугаарч болов оролдох болсон байх. Ингэж бодоод Лан Юньё аяархан санаа алдлаа. Энэ нөхцөлд юу хэлэх ёстойгоо тэр мэдсэнгүй. Ямар нэг үг хэлбэл Лиминий нэр төрийг сэвтэж мэднэ. Гэхдээ хараагүй мэдтүр эсгэж ч болохгүй. Энэ үед дэлгүүрийн эзэн Лан Юньёг харжээ. Түүний муухай царай тэр дээрөө нэмсэхлээр дүүрнэ. Саяхнаасаа огт өөр хүн болсон мэт. Энэ залуу хатагтай юуг сонирхож байна вэ? Өчигдрийн авсан сэлэмтэй хэрэглэхэд тохиромжтой байв. Өө тийм, өчигдөр таныг дагаж ирсэн залуу ноён яасан бэ? Хамт ирсэнгүй юу? Харагдахгүй байна. Дэлгүүрийн эзний хэлсэн залуу ноён мэдээж Жуяныг хэлж байв. Түүний нүүрэн дээр хинэмсэхлийг хараад Лимич ойлголоо. Өнгөрсөн удаа Жуян Лан Юньёгийн хамт энд ирэхдээ энэ дэлгүүрийн эзэн баггүй ашиг олсон бололтой. Лан Юньё дэлгүүрийн эзэн яг энэ үед Жуяныг дурдна гэж бодсонгүй. Уур амьсгал улам эвгүй төгшүүртэй болов. Тэр Жуянтай юу ч болоогүй гэж тайлбарлаваар байлаа. Гэвч үг нь аман дээрээ ирээд гацав. Царай нь цайж тэр өөрийгөө хүчлэн дэвчлээ. Тэр одоо жаахан охин биш. Зарим зүйлийг тодорхой ойлгох ёстой. Эрт өрөө хизээ нэгэн цагт тэр Жу гэр бүлд орно. Хэдийгээр тэр Жуянд дуртай биш ч өөрийн зорилгын төлөө хөв тавилангаа бууж өгч урвалтын замыг сонгосон. Хэсэг ивгүй чимээгүй байсны дараа Лан Юньё 8 дуугаар асуув. Удаан уулзсангүй. Чи сайн байгаа юу? Сайн. Лимин 50-аар хариуллаа. Өнгөрсөн зүйл өнгөрсөн. Тэр энэ бүхэнтэй дахин зурлахыг хүссэнгүй. Сайн гэж юу? Хэрв үнэхээр сайн байсан бол энд яагаад ийм байдалтай зогсож байсан юм? 15 дахь хүү бясалгалын зовлонг төвчиж амжиргаандаа санаа зовж бусдын доромжлыг сонсож явна. Энэ үнэхээр сайн гэж юу? Лан Юньё Лиминий зөрүүд занг мэднэ. Гэвч түүний ийм байдалтай хараад тэсгүй хэлв. Чи буцах талаар бодож үзээгүй юу? Буцхаа хаашаа буцах гэж? Ха. Чи намайг тулааны урлагаа орхих гэж хэлж байна уу? Би тэгж хэлээгүй. Би зөвхөн тулааны бясалгал бид аюултай гэж хэлж байна. Хэрв ийм авах хангалттай мөнгөгүй бол хүн амархан нөхөж баршгүй гэмтэл авдаг. Лан Юньё сайн санаа алдаад харцсан Лиминий гартах тэмдгийн цаасан дээр тусав. Жижиг бараа дамлаж олсон мөнгө тулааны бясалгалын хэрэгцээг хангаж чадахгүй. Чи одоохондоо ямар нэгэн асуудалд ороогүй байх гэж найдаж байна. Чи миний үгийг сонсохыг хүсэхгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ би ирээдүйд чамайг орон дээр хэвтгэхээс өөр юу ч хийж чадахгүй болно гэж бодохыг хүсэхгүй байна. Түүний чин сэтгэлийн үгийг сонсоод Лими нэмсэглэв. Зөвлөгөө өгсөнд баярлаа. Гэхдээ би бууж өгөхгүй. Хизээч бууж өгөхгүй. Тэр гараа өргөн тэмдгийн цаасан дээрх үзэсгэлэнтэй дүрлцэх дөлний хээг заав. Тулаанчийн зам. Энэ дөлтэй адил. Тулааны урлаг бясалгана гэдэг өвдөл тавчирна. Аюул тоо томшгүй. Зам нь саад бэрхшээлээр дүүрэн. Энэ замаар алхсан хүн бүр нэг өдөр үнс болон шатаж мэднэ. Гэвч жинхэнэ тулаанч тэр үнснээс дахин төрдөг. Хэрв би өчүүхэн сул дорой ирвэхэ байсан ч эргэлзэлгүй дүл рүү ниснэ. Би хөв тавилантайгаа тэмцэж саяд ганц тохиох боломжийг булааж авна. Өөрийн дахин төрөлтийг туулж галт шуу болон мандахын төлөө. Тэгээд одоо бол би аль хэдийн ирвэхэ биш болсон. Лими эдгээр үгсийг үл хэлийг нэмсгэлтэйгээр хэлв. Тэр тэмдгийн цааснуудаа хураагаад чимээг хүүхэн эргэж явлаа. Зөвхөн ганцаардмал атлаа бардам нурууных нь дүрс үлдэв. Лимин 100 эрдний танхимаас дүл рүү нисэх ирвэхэ мэт гарч одлоо. Энэ бол түүний тулааны зүрх. Энэ бол түүний даав. Тэр дахин төрөлтөд хүрэх тэр өдөр хүртэл тууштай явна. Тэр тэнгэр өөд хөөрөх тэр мөч эртэл хизээч амрахгүй. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 18 дугаар анги зарагдав. Лиминий хамгийн сүүлд очисон газар бол улаан агч дуудлага худалдааны ордон байлаа. Тэр нэг их найдлага тавиагүй. Үнэхээр бодсон эс орн тус ордны үзэсгэлэнт дуудлага худалдаач эмэгтэй өөрөө гарч ирэн түүнд татгалзсан хариу өгчээ.
Гэхдээ тэр бүсгүй Лиминд арай шудраг бус хандсан мэт санагдсан бололтой хоёр зөвлөгөө өглөө. Нэгдүгээрт бичээсийн холбоонд очиж үз. Магадгүй түүний тэмдгийн цааснуудыг цуглуулах эсвэл сургалтын зорилгоор сонирхож мэднэ. Ер нь шеф төвчний бичээсийн тэмдэг амжилттай бүтгэх нь ховор. Амжилтын хөв бага учраас тэр харин Лиминд бүр дөрвүүлээ байгаа нь бүрч сонин хэрэг байлаа. Хоёрдугаар хотын төв талбайд очиод өөрөө зарж үзэж болно. Лимин өмнө бичээсийн холбоонд очиж байгаагүй. Түүнд жинхэнэ бичээсийн мастрын үнэмлэх байхгүй. Тэгээд ч өндөр түвшний бичээсийн мастер байсан ч Лиминий бичээс доторх нууцыг ойлгож чадахгүй байх магадлал өндөр. Учир нь Тэнгэрийн аз хаант улсын бичээсийн техник, Тэнгэрийн орны бичээсийн техник хоёрын ялгаа дэндүү их байлаа. Лимин хийж чадах царийн ганц зүйл нь хотын төв талбаараа очиж тэмдгийн цааснуудаа тэнд зарж үзэх. Гэхдээ боломжийн үн хүрэх нь бараг боломжгүй. Хотын төв талбай хэдийгээр доод түвшний худалдааны бүс боловч засгийн газраас дэмжиглэхдээ албан ёсны худалдааны төв байв. Энд төрөл бүрийн барааг даатхан заруулж болно. Худалдааны төв борлуулалтын 5% авна. Гэхдээ нэр хүнд нь сайн. Хууртах аюул бага тул олон хүн ийм аргаар бараагаа заруулахыг сонгодог байлаа. Энд бараа оруулах шалгуур харьцангуй нам. Жинхэнэ бараал байвал хуурамч дөөрэмэл биш бол ямар ч зүйлийг боломжийн үнээр зарж болно. Лиминий бичээсийн тэмдгүүд мэдээж жинхэнэ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ асуудал нь тэр ердөө шеф төвчний хүний бүтээл гэж тооцогдож байгаа учраас үн цэн нь маш доогуур байв. Худалдааны төвийн үнэлгээ чинь барааг нь үзсний дараа тарган эхлэх үнийг нь 100 алтан лин гэж тогтоов. Энэ тоог сонсоод Лимин хэсэг хэлэх өвгүй болов. Энэ юу вэ чинь? Бичээсийн материалд 7-800 алтан лин зарцуулсан. Гэтэл худалдааны төв тус бүрийг нь 100 алтан лингаар үнэлж байна. Хэрэг бүгдийг нь 100 алтан линаар зарж чадвал Лимин ердөө 400 алтан лин л авна гэсэн. Зарах юм уу үгүй юм уу? Лимин шүдээ зугаад хэлв. Зарнаа. Хоёрыг нь заръя. Сүүлийн үед Лимин бүх мөнгөө зарцуулчихсан. Хэрв их тунгалаг асар өндөр цалин сайн нөхцөл өгөөгүй бол тэр аль хэдийн гудамжинд өлсөж хэвтэх байсан биз. Алдагдaltaй ч гэсэн хоёрыг нь зарж твчиж болно. Харин үлдсэн хоёрыг нь хэсэг хүлээе гэж бодов. Сүүлийн хоёрыг тус бүр 100 алтан линаар зархад зүрх нь үнэхээр хүрсэнгүй. Хайгаа үлдээ. Тарган үнэлгээ чинь хэлв. Худалдааны төв зөвхөн барааг даатхан зарна. Зөвхөн хин нэгэн худалдаж авсны дараа л эзэнд нь мөнгийг нь өгдөг. Лимин энэ хоёр бичээсийн тэмдэг зарагдана гэсэн баталгаач байхгүй байлаа. Тарган үнэлгээ чинь үргэлжлүүлэн хэлв. Доод түрээс 1 алтан лин, дүнд түрээс 3 алтан лин, дээд түрээс 5 алтан лин. Хугацаа 1 сар. Тэр хугацаанд бараа зарагдахгүй бол 50-аас буулгана. Түрээсээ мөнгө буцаагдахгүй. Хараалаа. Үүнд хүртэл мөнгө хэрэгтэй гэж юу? Аз үнэхээр нохон баас юм да. Лимин хэсэг бодлоо. Дээд түрээс мэдээж хамгийн сайн байралтай. Дараа нь дунд түрээс. Харин доод түрээс нь хүмүүсийн нүдэнд бараг өртөхгүй харанхуй буланд байх нь ойлгомжтой. Лимин халааснаас 5 алтан лин гаргаж 3-ыг нь ширээн дээр тавилаа. Дунд түрээсээр явъя. Тийм байдалд хүрнэ гэж хэн санах вүлээ? Түүний бичээс эргэлзээгүй мастрын бүтээлээс тутахгүй. Гэтэл одоо ердөө 100 алтан лингаар зарагдах гэж байна. Дээрээс нь 5% шимтгэл, түрээсийн төлбөр төлнө. Хамгийн гол нь хүн худалдаж авах хэсэг нь тодорхойгүй. Лимин санаа алдлаа. Нэр алдартай биш байх гэдэг үнэхээр хэцүү юм. Тэр үлдсэн 2 алтан лингаа халаасандаа буцааж хийгээд яоцгүй инээмсэглэв. Ховор юм авч бясалгалаа ахиулах нь байтугай хоолндоо хүрэх мөнгөтэй байвал их юм болжээ. Имгүй, шинэ материалгүй. Лимин сайн амтлын шауднаас мөнгө зээлэх хүсэл төрсөнгүй. Тиймээс тэр их жов ууланд үлдэж жинхэнэ их хаусын арга бэлтгэл хийсээр байв. Ингэж өдөр хоногуд нэг нэгээрээ өнгөрлөө. 7 өдөр аль хэдийн өнгөрөв. Хотын төв талбай худалдааны төв үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Нүдтэй хүмүүс энд ирж үнэнд буруу тогтоогдсон ховор бараа хайж үздэг. Нуусан эрдэнэ олчихвол тэр мэдрэмж үнэхээр сайхан. Гэвч ийм хүмүүс ихэвчлэн эмийн өвс, бичээсийн тэмдэг зэргийг сонирхдаггүй. Учир нь чанарыг таних хэтэрхий хэцүү. Тиймээс тэд ихэвчлэн ийм зүйлсийг алгасаад өнгөрдөг байлаа. Ийм шалтгаанаар хэдэн зуун, хэдэн мянган худалдан авахч ирж явсан ч Лиминий бичээсийн тэмдэг 2 шилний завсар 50 хэвтсээр байв. Хэн ч асуусангүй. Гэвч өнөөдөр өндөр бедрүүм биетэй нэгэн их худалдааны төвд алхаж орж ирлээ. Дээд биеийн өргөн
булчин шүүрэмсэнд бүдүүн барзгаар хатуу төрхтэй. Харахад л бусдыг сүрдүүлэн хүн байв. Нуруундаа 4 тохоорт сэлэм үүрсэн бөгөөд бар мэт омогтой алхана. Түүний харц хүйтэн биеэр нь сорив сүлжилджээ. Тоо томшгүй амьдрал өхлийн мөчийг туулсан хүн гэдэг нь илт байв. Энэ бол жинхэнэ алуурчин. Тулааны ордонд бэлтгэл хийдэг жаахан хөвгүүд түүний аураатай харьцуулахын аргагүй. Энэ хүнийг харамгацаа тарган үнэлгээчин өөр ирэхгүй агшив. Энэ хүн бие бэхжүүлэх төвшний 5 дугаар шаттай. Яс давтах шатны оргилд хүрсэн хүчтэй. Тэр судас нэгтруулах шатанд хүрэхэд ердөө ганц алхам дутуу. Гэвч энэ ганц алхмыг олон хүн насан туршдаа давж чаддаггүй. Эрхэм үйлчлүүлэгч юу авахыг хүсэж байна? Тарган үнэлгээчин босож өгтөв. Эр дуугарсангүй. Зөвхөн эргэн тойрноо айжна. Үнэлгээчин ч ухаалгаар чимээгүй болов. Эр дэлгүүрийн бараануудыг тойруулан харсан ч юу ч сонирхлыг нь татсангүй. Гэтэл гинэт тэр шилэн завсар хавчуулсан 2 шаргал цаас руу заалаа. Энэ бичээсийн тэмдэг үү? Тийм ээ. 100 алтан лен гэж үү? Эр дуу хоолоогоо үл мэдэг гайхшран хэлв. Ердийн бичээсийн тэмдэг 1000 алтан ленгээс дээш үнэтэй байдаг. 100 алтан лен гэдэг үнэхээр хямд. Дэлгүүрийн эзэн үнэхээр үннээр нь хэлв. Энэ бол бичээсийн шавийн бүтээл. Бүтээгчийн бясалгалын түвшин ердөө бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шат. Нэмэх хүч нь хамгийн ихдээ 10% орчим байх болов уу? 10%. Эр хөнгөсгөө зангидав. Үнэхээр бага тоо. Гэвч яах аргагүй тэр 1000 гаруй алтан лингийн бичээсийн тэмдэг авч чадахгүй. Энэ баатарын нэрийг Тэпин гэдэг. Тэр энгийн гаралтай. Орлого нь цэргийн ангиас олгодог, цалин дээр тогтдог. Өндөр настай эцэг ихэд хижээгээс гадна өөрийн эмийн хэрэгцээг хангах ёстой. Тиймээс их хэмжээний алт зарцуулж чадахгүй. 1000 алтан лен байтугай 100 алтан линч түүнд хүнд ачаа байлаа. Сарын өмнө Тэпин цэрэгт хамт дайнд мордож дайсны өдөртөгчийн толгойг авсан. Тэр дайсны өдөртөгч ч мөн яс давтах шатанд байсан. Тэпин түүнээс сэлмийг нь олзлоо авчээ. Тэр сэлэн бол хүний зэрэглэлийн эрдэнэс байлаа. Цэрэгт байдаг дүрмээр бол дайнаас олсон эрдэнэс өөрийнх нь өмч болно. Ингэж Тэпин нэгэн зэрэг эрдэнэт сэлэмтэй болсон юм. Гэвч сэлэм гэмтсэн байсан. Үзүүр нь хугарчээ. Ийм дутуу эрдэнэс бүрэн хүчээ гаргаж чаддаггүй. Тулаанч сүнсний хүчээ зэвсэг төвлөрүүлэх үед сэлэм бүрэн биш учраас тулааны чадал нь ч мөн буурна. Үүнээс гадна Тэпин тэр сэлэмдэр бичээсийн тэмдэг байхгүй сэтгэл дундуур байлаа. Тиймээс хүч нь бүр нэг шат доогоор санагдана. Тэпин сэлэм дээрээ бичээс сэлүүлэх тухай өмнө бодож байсангүй. Учир нь тэр өндөр үнийг нь төлж чадахгүй. Дээрээс нь тэр сэлэм өөрөө гэмтэлтэй тул ийм бичээсийн тэмдэг тавихад хүртэл үн цэнгүй гэж хэлж болно. Гэвч одоо энэ шав төвшний бичээсийн тэмдгийг хараад түүний сэтгэл хөдлөж эхлэв. Ердөө зэвсгийн хүчийг 30%-аар нэмдэг тэмдэг 1500 алтан лен орчим үнэтэй. Харин энэ ердөө 10% нэмнэ. Тиймээс үнэн 100 алтан лен. Үн нөлөөний харьцаа муугүй байлаа. Хамгийн чухал нь тэр үүнийг авч чадна. Маргааш цэргийн тулааны тэмцээний 3 дугаар шат эхэлнэ. Дараагийн өрсөлдөгч нь нэлээд хэцүү хүн. Хэрв сэлмийн хүчээ өчүүхэн л нэмэгдүүлж чадвал ялах магадлал нь хавьгүй өснө. Цэргийн тулааны тэмцээнд 30-аас доош насны бүх тулаанч оролцох ёстой. Хэрв сайн амжилт гаргавал их шагнал авна. Бүр цэргийн зэрэг дэвшиж мэднэ. Тэпиний олон жилийн цэргийн гавьяа аль хэдийн хоригдлогдсон. Хэрв энэ удаа сайн амжилт үзүүлбэл магадгүй 10,000 цэрэг захирах жанжин болж дэвшигч боломжтой. Түүнээс гадна тэр шагналыг хүсэж байлаа. 10 жилийн өмнө түүний их тулааны бэлтгэлийг нь үргэлжлүүлэхэд туслахын тулд эмийн өвс түүхээр явж хавцлаас унан 2 хөлөө угалжээ. Тэр цагаас хойш орноос босч чадаагүй. Тэпин тэнгэрт тангаргалсан. Ээждээ ховор юм болох хаш тос авч өгнө гэж. Хар хаш тос нь хэрэглэвэл хугарсан ясыг эдгэх чадвартай. Түүнтэй бол эхийнх нь 2 хөлийг эмчилж дахин алхуулах боломжтой. Гэвч энэ ховор эмийн үн 5000 алтан лен. Одоогийн түүнд бол төсөөлхийн аргагүй тоо. Иймээс Тэпин ялалтыг өөрийн гараар атгах ёстой. Маргааш тэмцээний 3 дахь өдөр улсын хамгийн эрхэм хүн болох маршал Цин Шао өөрийн хүрэлцэн ирэх болно. Ийм том боломжийн өмнө тэр ялагдаж болохгүй. Гэр бүлийнхаа төлөө, ээжийнхаа төлөө Тэпин шүдээ зугаад дэлгүүрийн эзэнд хэлв. Энэ бичээсийн тэмдгийг би авъя. Боломжгүй. Яаж яваад чи
95 алтан лим буцаад олчих уу? Лин Шаод нь Лиминий гардах мөнгөний дэвсгэртийг хараад итгэж чадсангүй. Тэр дотроо бодож буйгаа хэлж чадсангүй. Ямар өрөвдмөр тэнэг хүн 95 алтан лин өгч нэг ширхэг муу цаа судалж явдаг байна. 92 алтан лин Лими хэлв. Хотын төв талбай худалдааны төв мөнгө шилжүүлэхдээ хурдан ажээ. Худалдан авалт хийгдсэний дараагийн өдөр л Лимийн ташгийг нь өгсөн. Анх 100 алтан лин байсан. 5% шимтгэл 3 алтан лингийн түрээсийг хасаад 92 алтан лин үлджээ. Доод тал нь 1000 алтан лин хүрэх ёстой бичээсийн тэмдэг ердөө 92 зарагдав. Лиминд ч гэсэн худалдан авсан хүн их ашиг олсон үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Гэхдээ тэр эрсдэл хүлээсэн ч үнэн 90 алтан лин ховор юм авахд хүрэхгүй. Зөвхөн шарх эдгэх энгийн юм авахд л хангалттай. Лимин мөрөө авчаад эмийн дэлгүүр рүү материал хайхаар явлаа. Гэвч тэр энэ үед сэргийн сургалтын талбай дээрх сүр жавхлантай асар том тулааны тэмцээн болж байгааг огт мэдсэнгүй. Сэргийн тулаанчд их чуулган хэлж байлаа. 10 лин талбайд халуун нар дор хүнд төмөр хуйг өмссөн 10,000 цэрэг нэгт дөрвөлжин зогсож зогсно. Тэдэнд ойртох төдийд дайны авраа нүүрөөд цохих мэт. Хүн өөрийгөө эртний тулааны талбарт живж үхлийн бурхан морин дил дээр давхиж ирж буй мэт мэдэрнэ. Тэд бол Тэнгэрийн Аз хаан тулсын шилдэг дайчид. Санамсаргүйгээр нэгийг нь сонгосон ч 10 энгийн дайчинтай тултна гэвэл хошигнол биш. Эдгээр цэргийн эсрэг талд игнүүлэн зассан суудлууд байлаа. Төв хэсэгт алтан хуйг өмссөн нэгэн ир сууж байв. Хэдийгээр чамархан өтгөн үс найл хэдийн бууралтаж эхэлсэн ч төрхөн цог золбоотой харцан шонхор мэт хурц түүнээс хязгааргүй хүч мэдрэгдэнэ. Баатруудын дундах баатар. Энэ бол 80 жилийн өмнө Дорны нар улсыг бут цогсон Тэнгэрийн Аз хаан тулсын маршал Цин Шао байлаа. Тэр өөрөө энд ирсэн нь энэ тэмцээн ямар чухал болохыг харуулж байв. Цин гэр бүлч мөн хүрэлцэн иржээ. Тэдний дунд Цин Шинсэн болон түүний багш Му И бой байлаа. Му И аль хэдийн 100 настай. Түүний бясалгал Хоу-Чан төвшний дунд шатанд хүрсэн. Тэр бол Тэнгэрийн Аз хаан тулсын хамгийн дээд мастеруудын нэг. Мөн бичээсийн мастер. Тэнгэрийн Аз хаан тулсын хаан хүртэл түнд хүндэтгэлтэй хандхаас өөр аргагүй. Цин гэр бүлээс гадна хэдэн мянган цэргийн түшмэлж цугласан байлаа. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас